Библиэс суралцах цаг байхгүй бол. Үнэн дээр цаг завгүйдээ биш. Харин сэтгэл дутмаг байгаад л асуудал оршдог. Бид хичнээн завгүй байсан ч заавал хийх ёстой зүйлсээ хийж чаддаг. Хоолоо хоцорч идэх болсон ч, чухал уулзалт товлогдсон үед ч, эсвэл хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөхийг хүсэхэд бид дуртаяа цаг гаргадаг. Харин эзэнт хандах сэтгэл маань аажмаар хүрэх үед л Библи унших цаг хорогдсоор байдаг. Хэрв үнэхээр Библи судлахад хангалттай цаг байхгүй мэт санагдаж байвал өөрийн суралцахтаа хэрэглэж байсан нэгэн аргыг санал болгоё. Тэр нь цаг байхгүй бол анхаарлаа төвлөрүүл гэсэн зөвлөгөө юм. Их хугацаа зарцуулах боломжгүй үед цагийг үр дүнтэй ашиглах нь өөр нэгэн зам юм. Богинохон хугацаанд ч гэсэн анхаарлаа бүрэн төвлөрүүлэн Библийг уншвал ихээхэн ашиг тус хүртэж чадна. Төвлөрөх чадварыг бид залбирлаар дамжуулан Бурханаас авч болно. Библи уншихаасаа өмнө эхлээд анхаарлаа төвлөрүүлэн уншиж чадхад минь туслаарай гэд залбираад үзээрэй. Харин та нарын хэнийг нь мэрэгэн ухаанаар дутвал бүх хүнд өгөөмрөөр буруу шаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгэд түнд өгөгдөх болно. Яаков 1:5. Анхаарал төвлөрөл гэдэг бол мэрэгэн ухааны нэгэн хэсэг юм.